Галзуу кино сувагта тавтай морил. Гүнийг мэдсэн 100 дахь кино маань орох болсон байх юм аа. Цаг хугацаа урсаж байна шүү. За тэгээд блогийнхэн 100 дахь киногаараа ярихаар сонгосон кино бол 2002 онд гарч байсан 28 Days Later буюу 28 өдрийн дараа. Хэдэн найз маань галзуу кино гэж санал болгосон. Дээр нь та нараас комментоор энэ киног яриач гэж хүссэн байсан учраас ярихаар сонголоо. За тэгээд энэ галзуу киног Солонгосын алдарт Oyster Chips-тэй хамтран хүргэж байна. Солонгосын алдарт Oyster Chips нь оригинал Salted Egg, K-pop буюу Korean Mayo, Double Cheese гэсэн цоошин дөрвөн төрлийн хамттайгаар худалдаанд гарлаа. Зүгээр нэг энгийн бэлтгэгтэй чипс биш. Хоёр төрлийн амтлаг бэлтгэгний гайхалтай хостол Oyster Chips гэж байгаа. За тэгээд хэдүүлээ нэмж олон юм ярилгүй шууд энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. Англи улс Кембриж хот. Амьд төрхийг хамгаалагч активист 3 хүн шөнө дөлөөр нэг нууцлаг лабораторид сэмхэн нэвтэрчээ. Тэд шимпанзе сармагчингуудад хүчирхийлэл, үмэн самууны тухай бичлэг үзүүлж хүчирхийлэл тэдний тархинд хэрхэн нөлөө үзүүлж байгааг судалж байлаа. Гэвч тэднийг тэрхүү ноцтой туршилтын талаар мэдээлэл цуглуулж байгааг олж мэдсэн лабораторийн эрдэмтэн хамгаалтын ажилтнуудыг дуудах гэсэн боловч нөгөө 3 амжиж зогсоож чаддаг. Нөгөө эрдэмтэн тэднээс сармагчингуудыг суллахгүй байхыг учирлан гуйгаад тэдгээр сармагчингуудыг хилэн гих шин төрлийн аимшигтай вирусээр халдварлуулсан учраас маш догшин болсон гэдгийг тайлбарлана. Гэвч цаадуулан тэрний үгийг үл тоож нэг сармагчин сулалтал цаадах нь ирчээрээ тэдэн лөө дайрч тэр 3-ын нэгийг хазж орхилоо. Нөгөө хоёр нь сандарч галзуурсан сармагчин сохиж алхад тэнд байсан бүх сармагчингууд бүгд үймэлдэн шуугилдаж эхэлцгэн. Гэтэл сармагчинд хазуулсан эмэгтэй цусаар бөөлжиж эхэллээ. Энийг харсан эрдэмтэн сандарч тэрнийг бошуухан алахыг шаардаж эхэлсэн ч бүх зүйл оройтжээ. Тэр эмэгтэй аимшигтай зомби болон хувирч тэдэн лөө дайран ордог. Тэр өдрөөс хойш 28 өдөр өнгөрчээ. Дугуйт хүргэлтийн ажилтан Жимиг эмнэлэгт ухаан ороход эмнэлэгт хинч байсангүй. Тэрээр машинд мөргүүлж комонд ороод 28 өдөр ухаангүй байсны эсэст ухаан орсон нь тэр байлаа. Тэр орноосоо босч эмнэлэг дотор нааш цааш явсан боловч тэнд нэг ч хүн байсангүй. Эмнэлэг бүхэлдээ эвдэрч сүйдсэн байна. Тэр автомат машинаас ундаа авч уугаад эмнэлгээс гарсан боловч хотод бас ямар ч хүнгүй эзэнгүй болж. Лондон хотын гудамжинд нэг ч хүн байсангүй. Хотын гудамжинд аимшигтай сүрэл, үмэн самуун болсныг илтгэх улмөр байсан ч нэг ч амьд хүн таарсангүй. Тэр сонины мухалгийн дэрэгдүр гарахдаа Лондон хотод томоохон нүүлгэн шилжүүлэлт болсон болохыг олж мэднэ. Бас нэг том самбар дээр сураггүй алга болсон хүмүүсийн талаар мэдээлсэн мянган хуудас наалттай байлаа. Жим цааш явсаар нэг сүмд ортол тэр сүмдэж бас нэг ч хүн байсангүй. Харин сүмийн ханан дээр элдвийг бичиж сараачжээ. Жимиг сүмийн гол мөрөглийн танхимд ороход тэнд дүүрэн муудаж ялдарсан цогцоснууд хөвдөж байгаа харагдана. Арга барсан Жим хүн байна уу гэж хашгиртал тэдгээр цогцоснууд дундаас хэдэн хүн өсөрч босч ирээд Жимиг аимшигтай нүдээр гөлөрж эхэлдэг. Тэрхэн мөчид сүмийн санваартан хажуугийн өрөөнөөс угсхийн гарч ирлээ. Санваартан аль хэдийн зомби болсон байлаа. Тэр ирчээрээ Жим рүү дайрахад Жим сандарсандаа гартаа барьсан лаазтаа ундаа дүүргэсэн тороороо цохиж унгадаг. Гэсэн ч санваартан тоосон шинжгүй босч ирээд тэрнлээ үргэлжлүүлэн дайрлаа. Айд сандарсан Жим тэндээс хар хурдаараа зогдсонд сүмд байсан бусад зомбинууд ч тэрний хойноос хар хурдаараа хөөцгөн. Жим зогцсоор эцэстээ ядарч зомбинуудад баригддгийн даваан дээр нэг бензин колонкийн дэргэд Селена Марк 2 тэрнтэй таарч амийг нь аварлаа. Тэд зомбинууд руу шатагч бодис шидэж шатаагаад Жимиг аварч тэндээс холдсон даруйда колонкийг бүхэлд нь дэлбэлж орхино. Дараа нь Селена Марк 2 Жимиг нуувчандаа авчирлаа. Тэр нь Лондонгийн метроны буудлын дэх нэгэн чихрийн дэлгүүр байдаг. Жим автын осолд орж комонд орсон байж байгаад саяхан ухаан орсон учраас юу болоод байгааг ойлгохгүй байгаагаа хэлэхэд Селена тэрэнд өндөр халдвартай маш аюултай вирус нэг лабораториос алдагдаж дэлхийд даяар тархсан тухай тайлбарлана. Үүний улмаас хүмүүс зомби болон хувирч англи улс бүхэлдээ сүрчээ. Маш олон хүн амиа алдаж цэрэг аримж аимшигт зомбинуудын өмнө хүч мөхөсдөж засгийн газар гэж байхгүй болсон байлаа. Энэ бүхнийг сонссон Жим гэртээ очиж эцэг эхийгээ амьд байгаа эсхийг шалгах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Эцэг эх нь амиа алдсан байх магадлал маш өндөр гэдгийг Селена Жимд учирлаж тайлбарласан ч Жим тэрнийг сонссонгүй. Гэртээ очиж үзнэ гэж зөрүүдэлсээр байлаа. Жимиг ганцаараа явуул гарцаагүй өөхөх болно гэдгийг мэдэж байсан Селена Марк 2 арга буюу тэрнтэй хамт явахаар болцгоно. Ингээд тэд өглөө эртэлж босоод эзгүүрэн хаягдсан Лондонгийн гудамжаар шимээ гаргалгүй явсаар Жимийн гэрт очицгаалаа.
Харамсалтай нь Жими эцэг их зомби болохоос сэргийлж өөрсдийгөө буудсан байдаг. Тэр бүхэл тэд хүүдээ "Хүү минь сэрэд хэрэггүй" гэсэн утгатай загтал бичиж үлдээж. Энэ бүхнийг харсан Жим гашуудан уйлж эхэллээ. Харин Марк Селена хоёр тэрнийг тайвшруулад харин ч эцэг ихэн зовлонгүй үгсэнд баярлах хэрэгтэй гэж хэлнэ. Учир нь тэдний гэр бүлийнхэн тэдний нүдэн дээр аимшигтай зомбинууд болон хувирсан байж. Тэгээд цагаараа улсан учраас тэд Жимийн гэрт хонохоор боллоо. Гэвч сэтгэл нь өмөрсөн Жим унтаж чадсангүй. Тэрээр хуучны бичлэгүүдийг үзэж эхэлнэ. Гэтэл зурагтны гэрэл гудамжинд байсан зомбинуудын анхаарлыг татсан учраас хоёр ч зомби тэдний гэрэл рүү дайран орж ирлээ. Айд сандарсан Жим өөрийгөө арай ядан хамгаалахын зэрэгцээ тусламж ирэн хашгирч эхэлсэнд Селена Марк хоёр яран ирж гартаа барьсан зэвсгээрээ хоёр зомбиг цохиж алдаг. Тэд Жимийг зомбид хазуулсан эсхийг шалгаж үзэхэд азар Жим хазуулаагүй зэрэгцээ зомбинуудын цус Жимийн нүдэнд хүрээгүй байлаа. Харамсалтай нь энэ удаад Жим биш харин Марк халдвар авсан байна. Учир нь тэр зомбинуудыг алж байхдаа гараа шархтуулж шарханд нь зомбины цус хүрсэн байлаа. Энийг харсан Селена үгийн зэрэггүй ухсгийч Маркийг балиусаараа цавчиж орхино. Тэгээд энэ чимээгээр өөр олон зомбинууд ирж байгаа учраас хурдан хөдлөхийг Жимд санууллаа. Ингээд тэд яаралтай хувцас олж ойр зур хэрэгтэй зүйлсээ аваад Жимийн гэрээс бошуухан гарч явцгаана. Энэ хүү явах зураас Селена хэрв хэн нэгэн хүн халдвар авсан бол найз нөхөд байна уу гэр бүлийн хамаатан садан байна уу хамаагүй яаралтай устгах ёстой гэдгийг сануулдаг. Тэгэд энэ хүү явахдаа тэд өндөр байшингийн нэг давхарт гэрэл анивчиж байгааг анзаарлаа. Мань хоёр тэнд амьд хүн байгаа эсхийг шалгаж үзэхээр байр руу орцгоно. Байрны орц бүхэлдээ хог навшаар дүүрсэн байлаа. Бас явах замыг нь хааж дэлгүүрийн тэрэгэнцрүүдийг овоолжээ. Мань хоёр овоолсон хаалтыг даваад шатаар өгсдөг. Ингээд нилээд хитэн давхар өгссөн тэд амьсгаагаа дарахаар хэсэг саадтал доороос нь зомбинууд гүйлдэж ирж байгаа чимээ сонсогддог. Зомбинууд тэрэгэнцрүүд овоолсон хаалтыг ядах хэмгүү даваад тэдний араас шатаар өгсөн гүйлдэж ирсэн учраас мань хоёр ч хар хурдаараа зөвгтөж эхэлнэ. Аз болоход тэднийг тусгай хамгаалалтын хувцас өмссөн нэг хүн угтаж авдаг. Тэр байрныхаа тоодыг тэдэнд хэлж өгöd араас нь ирж байгаа зомбинуудыг саадуулахаар үлдэнэ. Ингээд мань хоёр гэрэл рүү явах үед тэр зомбинуудыг бамбайгаараа түлгэж бороо хойгороо балбаж байлаа. Тэр хоёр мөнөө хүний гэрийн гадаа очиж хаалгыг нь балбаж эхэлсэн ч дотор нь байсан охин нь хаалгаа тайлсангүй. Аз болоход нөгөө хүн тэдэн дээр 9 минут хурж ирсэнд охин нь сая нэг юм тэднийг дотогшоо оруулдаг. Тэр эрийг Фрэнк гэдэг байж харин охиныг нь Ханна гэдэг байлаа. Аав охин хоёр амьд хүмүүстэй таарсандаа баяртай байдаг. Өөрсдийнх нь гэрлэн дохио амьд хүмүүсийг дуудаж авчирсанд Фрэнк талархаж байлаа. Маргааш нь Фрэнк Жимийг дагуулад дээвэр дээр өрсөн савнуудаа харууллаа. Тэрээр тэр бүх савнуудад борооны ус тусдаг байж. Гэвч сүүлийн хэд хоногт бороо ороогүй байлаа. Бас тэдний хоол хүнс дуусч байсан учраас энэ байшинд олон хоног хорогдох боломжгүй болж байгаагаа тэр сайн мэдэж байж. Дараа нь Фрэнк мань хоёрт радиогоор цэргийнхэн дохио илгээж Манчестер хотын гадна хамгаалалтын цэг байгуулсан тухайга зарлаж амьд үлдсэн хүмүүсийг дуудаж байгааг сонсгодог. Тэр бүхэл тэд халдварын асуудлыг шийдэх арга олсон гэж зарлж байлаа. Энийг сонссон Фрэнк тийшээ явах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Селена харин тэр мэдээнд итгэдэггүй. Энэ нэг бол занг эсвэл хуучны дохио байж магадгүй гэж тэр бодож байдаг. Тэдний яриаг сонсч байсан Ханна охин хэрв тэд эндээ үлдвэл удалгүй хоол хүнсний нөөцөө шавхах учраас бүгдээрээ амьд гарахын тулд эрсдэл хүлээхээс өөр аргагүй гэж тайлбарлана. Ингээд тэд хамтдаа Манчестер хот руу явхаар шийдцгээдэг. Тэд Фрэнкийн жолооддог байсан таксинд сууж хэрэгтэй гэж үзсэн бүхнээ ачаад Манчестерыг чиглээд давхиж эхэллээ. Тэд Лондон хотын гудамжаар явахдаа Лондон хотод нүүрлсэн аимшигт сүрлэг болоод гудамжинд хөглөрөх цогцснуудыг ажиглаж явлаа. Тэгээд тэд явсаар нэг урт түнэл дундуур гарах ёстой болно. Түнэл бүхэлдээ сүрсэн байшин үгсэн хүмүүсийн цогцсоор дүүрсэн байдаг. Фрэнк түнэлийг түргхэн шиг дайрч гарахаар шийдэж хар хурдаараа давхиад сүрсэн машинуудыг сүлжиж эхэлсэн ч гайвуулж түнэлийн яг дунд нь очиод дугуй нь хагарчихдаг. Эргэн тойронд нь зомбинууд харагдаагүй учраас тэд дугуйгаа бушуухан шиг салхихаар шийдлээ. Гэвч тэднийг яг дугуйгаа сольж эхэлтэл гинэд аимшигтай чимээ гарч маш олон харах тэднийг чиглээд гүйлдэж ирдэг. Зомбинууд ойртож ирж байгааг ойлгосон тэд дугуйгаа солихоор яаравчлаа. Цаг бага байсан учраас томчууд нь хүчээ нэгтгэн машинаа өргөхөд Ханна амжиж дугуйгаа сольж эхэлдэг. Удалгүй тэртээс ирж байгаа зомбинуудын сүүдэр тэдэнд харагдаж эхэллээ. Хүний өнөр авсан зомбинууд машинууд дээгүр өсөрчдүүлэн хар хурдаараа ирцгэн. Аз болоход маньхэд аммултас амжиж дугуйгаа солиод тэндээс зогтдог. Ингээд тасралтгүй давхсаар хотоос гарлаа. Тэдний эзэнгүй байшингийн гадаа зогссон бензин тээвэрлэгч машиныг хараад тэндээс бензин авахар шийддэг. Тэгээд Селенаг бензин авах зур Жим эзэнгүй байшин руу ороод үзлээ. Тэнд Жим нэг гэр бүлийнхэн бүгд өгсөн байгаатай таардаг.
Жимиг тэндээс гарахаар эргэх тэр мөчөд нэг зомби болсон жаалхүү тэрэн лүү уулангасан дайрлаа. Аргагүй байдалд орсон Жим тэр хүүг цохиж алаад байшингаас бушуухан шиг гарна. Ингээд бензинээс сэлгэж авсан мань дөрөв цаашаа давхлаа. Хүн харагдахгүй эзгүй зэлүүд байгаль дэлхий үнэхээр сайхан харагдаж байлаа. Тэгээд тэдний голын ирэг дээр түр саадаж өдрийн хоолоо идэх үед голын нөгөө ирэг дээр адуун сүрэг юундаж санаа зовлгүй эрх чөлөөтэй давхилдаж байгаа харагдана. Энэ аялалд гарахаас анхандаа татгалзаж байсан Селена энэ бүхэн төсөөлж байснаас нь хавьгүй дээр байгааг Жимд хүлээн зөвшөөрлөө. Тэр бүхэл өөрийг нь ятгаж энэ аялалд явуулсныхын төлөө талархсандаа Жимийн хазар дээр нь үнсдэг. Шөнө болоход тэднийг орхигдсон цайзад байрлаж тэндээ хонохоор болно. Ханна Жим хоёр айж түгшээд унтаж чаддгүй. Тиймээс Селенаг сэрэж яаж ингэж тайван унтаж чадаад байгааг нь асуулаа. Хариуд нь Селена нойрны эмнээсээ тэр хоёртой хуваалцсан. Жимиг өглөө сэрэхэд тэр цайз дотор гав ганцаараа байлаа. Айд сандарсан Жим цайзаас гарчгүйгээд бусдыгаа хайж эхэлсэн ч тэд ор сөрөггүй алга болсон байна. All-Star K-pop ямар амтдаг мэдсэн үү? Korean Mesaus. K-pop All-Star. Гэтэл Фрэнк Жимиг дуудаж сэрэхэд Жим тэр бүхэн нь хар дарсан зүүд байсныг ойлголоо. Маргааш тэд хурдны замаар давхсаар Манчестер хотод ойртож ирлээ. Тэр тэд гал шатаж утаа олгойдон буй Манчестер хот харагдана. Тэгэд тэд болгоомжтой явсаар радио холбоогоор зарласан бэхлэлтийг олж очдог. Гэвч тэнд хинч байсангүй. Селена эндээс яралтай явцгаая гэж ятгсан ч урам нь хугарсан Фрэнк амьд хүн хайж нааш цааш явсаар. Гэвч тэнд хинч байсангүй. Сэтгэлээр унсан Фрэнк хажууханд хашаан дээр суугаад гуайгалж буй хэрээг хараад үргээхэр хашааг өшгөлтөл гайвалж тэр хэрээн хашааны дээр зоогдсон зомбины махыг идэж байсан болж таарна. Тэгээд хашаанд үлгөгдсөн байсан зомбины цус доош тусахдаа Фрэнкийн нүд рүү орчихдог. Удахгүй зомби болох гэж байгаагаа ойлгосон Фрэнк охиндоо хайртай гэдгээ хэлээд өөрөөс нь хол байхыг санууллаа. Гэвч хайртай аавыгаа алдахыг хүсээгүй Ханна охин аавыгаа дагсаар байдаг. Вирус аажмаар нөлөөлж эхлэх үед Фрэнк охиноо ширүүнээр түлхэж холдуулна. Жим Селена хоёр тэрэн дээр ирэхэд Фрэнк вирусны нөлөөнд автаад аажмаар зомби болон хувирдаг. Селена Ханнаг барьж аванга Жимд Фрэнкийг бушуухан алахыг тушаасан ч айд сандарсан Жим гарааж хөдөлгөж чадахгүй байлаа. Ингээд Фрэнк зомби болж хувираад тэдэн лүү дайрах тэр мөчөд нэг цэрэг Фрэнкийг буудаж унгаад тэдний амийг аварна. Ингээд цэргүүд Жим Селена Ханна гурвыг дагуулад ой доторх нэг шилтгэнд ирлээ. Өмнөх бэхлэлтээс амьд үлдсэн цэргүүд энэхүү шилтгэнийг эзлээд өөрсдийн жижиг хэмжээний бэхлэлтийг бий болгосон байж. Цэргүүдийн удирдагч хошууч Вест тэднийг угтаж аваад усанд оруулж хооллож ундалдаг. Тэгээд тэднийг нэг өрөөнд байрлуулахад аян замдаа альжааж ядарсан Ханна охин тэр дороо нам ундна. Харин энэ хүртэлх замдаа Марк болон Фрэнкийг алдсандаа сэтгэлээр унсан Селена Жими өмнө бие барьж дийлэлгүй цорхортол уйлдаг. Жимч тэрнийг тайвшруулахыг хичээж Селенаг унссанд мань хүнч хариу үнслээ. Ингээд тэр хоёр бие биедээ татагдж байсан ч Селена бие барьж тэндээс гараад явна. Дараа нь Жим хошууч Вест дээр очиод халдварын асуудлыг шийдэх арга олсон гэдг нь ямар учиртай болохыг асууна. Жим тэднийг вирусны ерөндөг олсон байх гэж бодсон ч үнэн хэрэгтээ тэдний арга нь энэ шилтгээнийхээ хамгаалалтыг улам илүү бэхжүүлэх, хоол хүнсний нөөцөө улам бүр нэмэгдүүлэх явдал байлаа. Хошууч Вест шилтгээнэ Жимд нэгнгүү үзүүлээд тэр бүхэл зомби болсон нэг цэргээ гинжилж хорсноо хүртэл харуулдаг. Ингэхдээ зомбины зам байдлыг судлах гэж ийм зүйл хийсэн гэдгээ тэрэнд хэлнэ. Жим үнийг харгас хэрэг биш үү гэж асуусан ч Вест хариуд нь харгас ч гэсэн зомбинууд үлсэж өгөх хүртлээр хэр уддаг болохыг олж мэдэх нь энээс илүү чухал байна гэж хариулна. Орой болоход Жим болон тэрний нөхөд цэргүүдтэй хамт оройн хоол идлээ. Гэтэл тентхийн ур амьсгал нэг л биш байгааг Жим анзаарна. Вест оройн хоолн дээр ёслолын дөрөмт хувцас өмссөн байлаа. Тэрээр яг л дарангуйлагч шиг ажиллаж хоол хийж ирсэн цэргийг алдаа гаргалаа гэж үг хэлээр доромжилдог. Тэгээд хошууч Вест галтгооны ажлыг Ханнагаар хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Тэгсэн яг энэ үеэр аваарын дохиод угарч эхэлсэнд тэнд байсан цэргүүд бүгдээрээ гүйлдэж гарцгаалаа. Тэд тус тусын хамгаалалтын байрлалыг эзэлж шилтгэн лүү ирж байгаа зомбинуудыг буудаж эхэлдэг. Тэд бас шилтгэний эргэн тойрондох талбайг минжүүлсэн байж. Ингээд тэд хэсэг хугацаанд тасралтгүй буудсны эцэст тэдэн лүү дайрч ирсэн зомбинууд бүгд өгцгээлээ. Нөхцөл байдал намжсны дараа цэргүүд байшинда эргэж орж ирцгэнэ. Байшинд орж ирсний дараа нөгөө цэргүүдийн нэг Селенаг оролдож эхэлсэнтэй. Үүнд нь дургуутсан Жим тэдний дундуур орно. Гэвч нөгөө цэрэг Жимийг газар тунгаагаад дарж авлаа. Азуулахад тэр үеэр тэднийг удирдах байсан дэслэгч Фрэлгэгч тэнд ирээд нөгөө цэргийг цохиж унгаад үүмэнийг намжаана.
Энэ үеэр хошууч Вест ч бас тэнд ирээд цэргүүдийг тэндээс гаргалаа. Тэгэд Вест Жимтэй ховчлон уулздаг. Тэр үеэр Вест Жимд бүх үннээ хэлнэ. Хэдэн өдрийн өмнө тэрний цэргүүдийн нэг амиа хорлохыг завдсан байж. Учир нь цэргүүд нь баг багаар найдвар тасарч хааштай өгөхөөс хойш зовлонгүй үхий гэсэн бодолд автах болсон байжээ. Тиймээс цэргүүдтэй итгэл найдвар төрүүлэхийн тулд хошууч Вест амьд үлдсэн эмэгтэйчүүдийг олж бэхлэлтэндээ авчир. Зомбинууд бүгд өлсөж үхсний дараа тэд үржиж олшлон хүн төрлөختний түүхийг үргэлжлүүлэх болно гэж итгүүлсэн байж. Тиймээс тэд радио дохиог эрчимтэй дамжуулах болсон байна. Тэднийг эмэгтэйчүүдийг өргөтөж авчираад секс боолчлолд оруулах зорилготой болохыг ойлгосон Джеймс сандарч бошуухан шиг өрөөлөггүй лээ. Тэрээр Ханнас Селена хоёрыг дагуулад тэндээс зугдах гэсэн боловч харуулын цэрэг Джеймиг замд нь нам цохиж унгадаг. Эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцахыг эсэргүүцсэн Төрүүч Фаррелл цэргүүдийг зогсоох гэж оролдсон ч хошууч Вестийн тушаалаар Төрүүч Фаррелл ч бас баривчлагдана. Тэгээд тэд Джим Фаррелл хоёрыг нэг өрөөнд хамт хорьдог. Энэ үеэр Фаррелл халдвар далайг гадалж өөр төвд очисон байх магадлал нэлээд бага учраас дэлхийн нийт зөвхөн Англиг карантинд оруулсан. Харин Англиас гарч чадвал бүх зүйл зөв зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Энийг сонссон Жимийн дотор итгэл найдвар сэргэж эхэлнэ. Маргааш нь хоёр цэрэг Жим Фаррелл хоёрыг ойд аваачаад баахан цогцос овоолсон газарт очиж буудаж хороохыг завдлаа. Фаррелл тэдэнд уурлаад түрүүчээсээ урвсан урвагч нар гэж харааж зөвхөж эхэлдэг. Хоёр цэргийн нэг нь тэднийг зовоолгүй бушуухан буудчаад явцгаая гэж хэлсэн ч нөгөөх нь хутгалж алвал илүү зугаатай гэж зүтгэн. Дургуун хөрсөн эхний цэрэг Төрүүч Фарреллыг буудаж оргисонд нөгөө цэрэг нь цожиж ухсхийхтэй суман доногдож гарандаа шархтдаг. Шархтсан цэрэг ууралсандаа нөгөө рүүгээ дайрч тэр хоёр барьцалдаж авах үед Жим тэдний маргааныг ашиглаад зогтож амжина. Жимиг байхгүй болсныг мэдсэн нөгөө хоёр сандарч тэрнийг хайхаар гүйцэхэнэ. Овоолсон цогцснууд дунд үгсэн мэт дүр эсгээд хэвтэж байсан Жим тэндээс босож эдлэн газрыг хүрээлсэн хашааг даваад зугдахдаа хашааны дээрх торонд цамцаа үлдээчихнэ. Үүнийг нь харсан хоёр цэрэг Жимиг ханны цаана удаан тэсэхгүй гэж бодоод хойноос нь хөлгүй буцаж явдаг. Хашаа давж зогтсон Жим ой дундуур гүйж яваад бүдэрч унахтаа тэнгэрт нисж байгаа онгоцыг харлаа. Тэгэд Англиас бусад газарт зүгээр байгаа гэж бодож байсан Фарреллийн таамаглал үнэн болохыг ойлгоно. Энэ үеэр шилтгэнд цэргүүд Ханнас Селена хоёрын хувцсыг солиод үржлийн шөндөө бэлтгэж байлаа. Ханнас Селена хоёр тэднийг чадлаараа эсэргүүцсэн ч ямар ч нэмэр байсангүй. Ингээд нэмэргүйг ойлгосон Селена тактика өөрчилж цэргүүдийн нэгийг үнсээд удахгүй уулзах учраас 50 хувцас солих боломж олгохыг гуйдаг. Цэргүүдийг гарч явсны дараа Селена нойрны өмнөдөө Ханнад өгч байдал буруугаар эргүүл мөгдийг нь уухыг сануулдаг. Гэтэл цэргүүд тэдний яриаг нууцаар чагнаж байж. Тэгээд цэргүүд орж ирээд тэдний имийг булааж авах гэсэн боловч яг тэр мөчөд аюулын дохио дуугарсанд мөгөд яаран гүйцгэлээ. Тэгсэн дууд дохио дуугарсан хүн нь Жим байж. Цэргүүд хуурамч дохио болохыг ойлгоод хошууч Вестэд мэдгдсэнд Вест нэг цэргээ дагуулад дохио өгөх цэг дээр ирлээ. Ингээд хошууч Вест тэр хавийг шалгаж эхлэх үед Жим гитэж очиод Весттэй хамт ирсэн цэргийг нам цохиж унахдаг. Тэгэд Вестийн машиныг эвдэлж орхиод шилтгэн лүгүйлээ. Вест машин дээрээ ирээд хамт ирсэн цэрэг нь амиа алдсан болохыг ойлгоод Жимиг байгаа гэж бодсон газар руу таамгаар буудсан ч Жимиг онсонгүй. Тэгэд Вест машинаа асаагаад хөдлөх гэсэн ч Жим машиныг нь асаахааргүй болгосон байлаа. Гэтэл буундуу сонссон зомбинууд хошууч Вест рүү гүйлдэж ирцгэн. Хошууч Вест зомбинуудыг толгой дараалан буудаад машинаа орхиод шилтгэн лүү буцаж гүйдэг. Шилтгэн лүү сэмхэн нэвтэрсэн Жим хошууч Вестийн машинаас хулгайлсан тесрэх бөмбөг ашиглаж шилтгэний гадаа гинжлээстэй байсан зомби цэргийг сулж орхисонд цаадхан тэнд байсан цэргүүд рүү дайран орлоо. Селена Жинүүмэнийг ашиглаж Ханнаг дагуулад гүйцгэн. Тэгсэн тэр хоёрын замыг Жим Фаррелл хоёрыг цаазлах тушаал авч байсан хоёр цэрэг хааж зогсдог. Шилтгэний гадаа хоригдож байсан зомби гинжнээсээ мулдарсан гэдгийг тэдэнд хэлэхэд нөгөө хоёр итгэсэнгүй. Аз болоход шилтгэн дотор байсан нэг цэрэг зомби цэргээс зугтааж гүйж яваа харагдана. Ингээд тэдний нэг нь зомбиг устгахаар дотогш ороход нөгөөх нь мань хоёрыг хараад үлдлээ. Нөгөө цэргийг шилтгэн лөө очих үед зомбинаас зугтаж явсан цэрэг галтгооны шүүгэн дотор нуугдчихсан. Нөгөө зомби галтгооны өрөөнд зогсож байгаа харагдана. Гаднаас орж ирсэн цэрэгч тайвширч зомбиг газар дээр нь буудаж унгалаа. Тэгсэн тэр зомби өөр цэргүүдийг ч бас хазаж зомби болгосон гэдгийг тэр мэдээгүй байдаг. Тиймээс тэрний араас зомби болсон өөр нэг цэрэг дайрч орж ирээд гүрээнийхэн судсыг тас хазаж орхидог. Харин Жим Дэврийн цонхоор энэ бүх үйл явдлыг анхааралтай ажиглаж байлаа. Ингээд зомбинуудыг тэндээс явхад шүүгэн дотор нуугдсан цэрэг гарч ирээд зогтох гэж оролдсон ч Жим тэрнийг хутгалж зөвл дуусгана. Энэ чимээгээр зомбинууд гүйлдэж ирсэн ч Жим самбаачилж гүгээд шилтгэний нууц хаалгаар ороод зомбинуудаас нуугдаж чадлаа.
Энэ бүх хүмэнийг ашиглаж зогтож амьдсан Ханна шилтгэний дээд давхарт гарч хувцсаа солисон өрөөнд очоод хувийн эд зүйлсээ ухаж аавынхаа зургийг олж авдаг. Энэ үеэр нэг зомби цэрэг тэр өрөөнд орж ирсэн ч Ханна том толны ард ам мултас нуугдж амжлаа. Зомби толинд өөрийгөө хараад хэсэг гайхаж байснаа өрөөнөөс гараад явдаг. Энэ үеэр Жим Селена Ханна хоёрыг хайж шилтгэн дотор наас цааш гүйж өрөө бүрийг шалгасаар. Ингэж явхдаа Жим нэг өрөөнд орж иртэл сумгуу болсон учраас өрөөнд нуугдж үсэн нэг цэрэгтэй халз таарч гэнэ. Яг энэ үед Жимийг хөөжүүлсэн зомбинууд өрөөнд орж ирсэнд Жим өрөөний цонхыг нээгээд нөгөө цэргийг зомбинуудад үлдээгээд үсрээд гардаг. Ингээд Жим дээврээр дамжиж явсаар нэг өрөөний цонхоор хартал нөгөө цэрэг Селенаг өрөөнд оруулаад хүчинтэх гэж байгаатай таарна. Уур нь хөрсөн Жим цонхыг хагалж бууж ирлээ. Нөгөө цэрэг Селенад буу тулгаж барьцаалах гэж оролдсон ч Жим тэрнлөө шууд дайран ордог. Жим тэрнийг барьж аваад толгойг нь ханлуус авч тархийг хаглаад газар тунгаж нүдийг нь бүлт цохино. Энийг харж айсан Селена Жимийг зомби болсон байна гэж бодоод цохиураар цохих гэж далайсан ч аз болоход биеэ барьж зогсдог. Жим ч өөрийгөө зүгээр байгаа хэлэхэд Селена баярлаад тэрвэрч авна. Энэ үеэр өрөөнд орж ирсэн Ханнач бас цусанд хутгалцсан Жимийг зомби болсон гэж бодоод толгойр нь ваараар цохиж унагадаг. Селена ч Ханнаг зогсоогоод тэр гурав хамтдаа байшингаас гарцгаалаа. Тэд явсаар Фрэнкийн таксинд сууж хөдлөх гэсэн боловч арын суудал дээр нь хошууч Вест сууж байна. Хошууч Вест тэднээс цэргүүдийнхээ өшөөг авна гэж уурлаад Жимийг буудаж унагсанд Селена Жимийг тэрвэрч авдаг. Энэ үеэр Ханна машиныг хурдтай ухрааж байшинг мөргсөнд байшингийн цонхоор гинжтэй байсан зомби цэрэг үсэрч гарч ирээд хошууч Вестийг машинаас чирж гаргаад аимшигтайгаар тасдчин хайдаг. Тэгэд Ханна ураг шүдэлж Селена Жим хоёрыг аваад тэндээс хар хурдаараа явцгаана. Тэд шилтгэнийг хүрээлсэн байсан хашааны хаалгыг цөм мөргөөд цаашдаа өглөө. Тэр үйл явдлаас хойш юу болсныг Жим төдийлөн сайн санахгүй байдаг. Ямар ч тач их цус алдаж өглөөд байсан Жимд Селена хиймэл амьсгаа хийж амьд үлдэхийг уйлан гойж байсныг бүдэг батаг санаж байлаа. Тэр өдрөөс хойш дахин 28 өдөр өнгөрчээ. Манай гурав хөдөөгийн нэгэн байшинд амар жимээр амьдарч байгаа харагдана. Селена том даавнуудыг холбож ямар нэг зүйлийг идэвхийлэн ойж байлаа. Ингээд тэдний дээгүүр онгоц нисэн өнгөрөх үед манай гурав нөгөө даавууга бариад бушуухан гүйж гараад дэлгэж эхэлсэнд тэр нь аврах томор сайн уу гэсэн бичиг болж хувирдаг. Энийг харсан онгоц тэднийг авахар буцаж иргэснээр кино маань конец фильм. За энэ хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Хүний үг авдгуу дураараа хитэн гаруудаас суулж нэрээ бааларсан байж шүү. Ямар тач тэгэд манай гурав аврагдсан бас ямаа та тийм ээ. За тэгэд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд All Star Chips хамтран ажиллалаа. Солонгосын алдарт All Star Chips нь оригинал salted egg, K-pop буюу крем mayo, double cheese гэсэн цоошин дөрвөн төрлийн амттайгаар худалдаанд гарцсан байгаа шүү. Зүгээр нэг энгийн бэслэгтэй чипс биш ээ. Хоёр төрлийн амтлаг бэслэгний гайхалтай хослол All Star Chips-ийг амсаад үзээрэй манайхан. За тэгээд зунч болж байна. Наадамч ойртлоо. Наадмын амралтын өдрүүдээр галзуу кино сувг нь амралтай хуу яах вэ? Энэ талаар та нар маань комент хэсэгт өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар уулзтлаа түр баяртай. Тэр болтол дардгуудаа дараад хүлээж байхаа мартуу зай.